За өнөөдрийн видеогоор нэгэн фолловер дагагчийнхаа хүсэлтээр цагийн менежментийн тухай ярих чинь. Тэр бол Уянга гэдэг 19 настай оюутан бүсгүй байна. Уянга маань өглөөнөөс орой болтол ажиллаа хийнгээ бас суралцдаг юм байна. За нэгдүгээрт Уянгад хандаж хэлэхэд Монголд оюутан байгаад ажил хийгээд суралцна гэдэг бол маш том амжилт юм аа. Ягаад тэгэхээр тэр болгон оюутан хүнд нэг ажил олдоод мөн тэр цаг зав бас олдоод идэггүй. Харин ийм хүнд нөхцөлд ажил олж хийнгээ сургуультай явна гэдэг чинь маш том амжилт шүү. Тэгэхээр өөрөөгөө дутуу үнэлж болохгүй. За ингээд гол сэдв рүү оръё. За цагийн хуваарлтын хувьд time management гэж зүйл байдаггүй. Харин цагийг зөв ашиглах чухал зүйлсээ төрүүлж өөрчилж хийх гэсэн тийм бол ойлголт бол байгаа. За энэ бол хүн болгоны мэддэг асуудал. Та ямар зүйлд ямар их цаг гарцж байгаа маш сайн мэдж байгаа. Тэрийг өнөөдрөөс болох хэрэгтэй. За нэгэн судалгаагаар бол хэрвээ таныг ажил дээр чинь байх юм уу, хичээл хийж байхад чинь тийм ээ хин нэгэн хурж ирээд эсвэл ямар нэгэн зүйл 5 минут сатааруулахад та нийт 12 минут алддаг. Яагаад тэгэхээр хүний тарих буцаад анхаарлаа төвлөрүүлэхийн тулд 7 минут шаарддаг юм байлээ. Тэгэхээр өдөрт таныг жишээ нь 10 удаа ямар нэгэн зүйл ямар нэгэн хүн сатааруулах юм уу юм ярьж зогсох ч юм уу тий. Тэгэхэд та нийтдээ 120 минут буюу 2 цаг алдаж байна гэсэн үг. За бүх зүйлийг ганцаараа хийж дуусгах бас маш их цаг авдаг учраас хэрвээ өөр хэн нэгэн хийж чадах зүйлийг өөр хүнд даатгаж өгөх нь танд бас цагийг хэмнэх болно. За зохион байгуулалттай байх буюу бичиг, цаас, материал, ном, дэвтрээ зохион байгуулалттай байх нь маш чухал. Яагаад тэгэхээр бид нэр хитрхи их цагийг ямар нэгэн зүйлийг хайж ирж бас их гарцдаг. Бүгд л хин нэгний амнаас сонсдог нэг үг бий. Ерөөсө цаг амжихгүй байна. Ерөөсө цаг олдохгүй байна. Амжихгүй байна. Ажил, амьдрал ерөөсө л амжихгүй байна гэдгийг бид маш их сонсдог тийм үү? Тэгвэл цагаа зөв зохицуулж чадахгүй байна. Цагийг зөв ашиглаж чадахгүй байна гэсэн үг. Та тэгэхээр өөрийнхөө цагийг үнэлэх тусам танд илүү их цаг олдох болно. Яагаад гэвэл хэрэггүй зүйлс та үгүй гэж хэлж сурах болно. Тэгэхээр хэрэггүй зүйл цаг гардсан зүйлд хитрхи их цаг зарцуулж байгаа жишээ нь сошиал медиа, имэйл шалгах, имэйл бичих ч юм уу. Өөрийнхөө өдөр тутмын хийж байгаа зүйлсийг нэг жагсааж үзээд бичээд яг аль нь чухал вэ, аль нь чухал биш вэ гэдгийг бас сайн ялгаж саллах нь маш чухал. За өөрийнхөө анхааралтай зогсолтгүй ажилдаг хугацааг олж мэдээрэй. Жишээ нь миний хувьд 20 минут би анхаарал төвлөрөөд ямар нэгэн зүйл сатаарахгүйгээр ажлыг хийж чаддаг. Түүнийхээ дараа 5 минутын завсарлага авдаг. Зарим хүмүүс надаас илүү анхаарал төвлөрүүлж чадртай байдаг. Жишээ нь 1 цаг зогсолтгүй эссе бич. Тэгэхээр өөрийнхөө яг тохирсон цагийг олж мэдэх нь маш чухал. За тэгээд өдрөө маш бүр бүтээлтэй өнгөрүүлэхийн тулд хийх ажлаа эхлээд төлөвлөрөө. Тэр нь аль болох урт өдрөө төлөвлөсөн байвал маш сайн. Та хэрэв утсан дээр дүүжлэгддэг хүмүүсийн нэг болвол уцаар ярих яриагаа 5 минут юм уу 5 минутаас богинохон болгож хасаарай. Мэдээж энэ дунд амрах relaxation гэдэг чинь маш чухал шүү гэдгийг мартаж болохгүй. Тэгэхээр заавал өөртөө цаг гаргаад гадаа алхах ч юм уу, тайвшрах зүйл, бясалгал хийх гэх мэт зүйлсийг хийгээрэй. За дахин давтаж хэлвэл нэгдүгээр цаг гарддаг зүйлээ зогсоо. Хоёрдугаар ажлаа хуваарлаа. Гуравдугаар нямба зохион байгуулалттай бай. Дөрөвдүгээр цагаа үнэлж сурах. Тавдугаар анхаарал сарнилгүй ажиллаж чаддаг тэр хугацаагаа олж тодорхойл. 6-ад to-do list гарга,
аль болох урд оройн гаргуулсан. За 7-д утсаар бага яар. 8-д амралтаа зохицуул. За тэгэхээр Жорж Мейсон сургуулийг онц дүнтэй төгссөн давхар мейжер буюу давхар мэрэгчлэр төгссөн Багна гэдэг нэг найзынхаа миний high school teammate те над сайхан байрлаж байсан сурж байсан тэр залуугийн надад хэлж байсан нэг солонгос бүсгүйн түүхийг би хэлмээр байна. За яагаад энэ түүхийг ярмаар байна гэхээр тэр бүсгүйгээс Багна маань өөрөө мотивац авч хичээлдээ шандаж эхэлсэн юм байгаамаа. За тэр солонгос бүсгүй бүтэн цагийн ажилтай өдөрт 8 цаг ажиллана гэсэн үг. Дээрээс нь бүтэн цагийн сургуульд явдаг тийм бүсгүй байсан. Тэгсэн мөртлөө дүнгийнх нь гол чинь 4-0. Тэгэхээр маш сайн сурч байсан. Тэр бүсгүй сургуулаа төгснөхийн дараа Америкийн засгийн газарт урилгаар очиж ажилласан гэж дуулсан. За тэр бүсгүйн гол нууц нь юунда байсан бэ гэвэл бүх хичээлээ урьдчилж уншаад бэлтгэдэг байсан. Тэгэхээр хичээл эхлэхээс өмнө профессортойгоо уулзаад энэ жил орох хичээлүүдээ сэдвүүдээ аваад өөрөө бие даан судалж очсон байх нь. Тэгэхээр яах нь вэ? Хичээлдээ очиход 4 асуулттай очсон байна. Тэгэхээр багштайгаа ярилцаад профессор асуулт асуугаад мэдлэгээ улам баталгаажуулаад байсан учраас тэр одоо хичээлдээ муу гарах нөхцөл ерөөсөө бүрдээгүй гэсэн үг. За энэ удаагийн видео таалагдсан гэж найдаа. Дараагийн видеогоор мөрөөдөл болон зорилгын тухай өөрийнхөө мэддэг өчүүхэн мэдлэгээс та нартай хуваалцахыг хичээе. Мөн өөр ямар нэгэн сонирхолтой сэдв байвал комментэнд үлдээгээрэй.